Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Өмнөх дугаараараа бид тэр хүн таны талаар бодож буй гэлтгэх 7 шинж тэмдгийг шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэн тайлбарласан бол энэ удаагийн дугаартаа жинхэнэ хайртай учрахын өмнө орчлон ертөнцөөс бидэнд илгээдэг 9 дохионы талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно. Өмнө нь чамд удахгүй жинхэнэ хайртайгаа уулзах юм шиг эсвэл ямар нэгэн гайхалтай хүнтэй уулзах гэж ч байгаа юм шиг ийм төрлийн мэдрэмжүүд төрж байсан уу? Тэгвэл эдгээр мэдрэмж нь зүгээр ч нэг төрдөггүй бөгөөд хорвоо ертөнцөөс удахгүй амьдралд чинь чухал хүн гарч ирэх гэж байгааг сануулж дохио илгээдэг байна. Өнөөдөр бүгдээрээ бидэнд ирдэг тэдгээр нууцлаг 9 дохиог хэрхэн анзаарч мэддэг болох ямар дохио ирдэг талаар сүнслэг үзэгдэл болон хувь тавилангийн учрлын талаар нарийн судалсан зөнч эрдэмтэн Долорес Канноны судалгаан дээр үндэслэн тайлбарлах болно. Эдгээр дохиог ойлгож сурна гэдэг бол өөрийн амьдралын зам мөр сүнслэг холбоог гүнзгий төвшөнд мэдрэх чухал алхам юм. Хэрвээ та одоо тайлбарлах 9 дохионы аль нэгийг жинхэнэ хайр эсвэл заяаны хантайгаа уулзахаасаа өмнө мэдэрч байсан бол сэтгэгдэл хэсэгт өөрийн түүхээ бидэнд хуваалцаж үлдээгээрэй. Ингээд жинхэнэ хайртай уулзахын өмнө орчлон ертөнцөөс бидэнд илгээдэг 9 дохиог дэлгэрэнгүй задлж үзье. Нэгдүгээр дохио буюу санаангүй дахин тааралдах. ертөнц чамайг хэн нэгэнтэй уулзруулахыг илтгэх эхний дохио бол санаандгүй байдлаар дахин тааралдах явдал юм. Эхэндээ ийм учрлууд зүгээр л тохиолдлын санамсаргүй мэт санагдаж боловч анзаарч харвал илүү гүн сүнслэг утга агуулсан дохио байдаг. Судлаач Долорес Канноны үзэж байгаагаар ийм учрлууд бол зүгээр нэг давцал биш харин сүнсний аяллаа нэг хэсэг болох урьдчилан төлөвлөгдсөн уулзалтууд гин. Хүний өнгөрсөн амьдралын дурсамж ба сүнсний хөгжлийн судалгаагаар ийм тохиолдол мэт учрлууд нь ертөнц чиний амьдралд төлөвлөсөн томоохон төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд биднийг тэр зүг рүү хөтөлж буйг илтгэдэг гэн. Энэ өнцгөөс харвал жирийн мэд санагдах учрлууд ч үнэндээ хувь тавилангаар бичигдсэн утга төгөлдөр мөчүүд байж болох ажээ. Канон олон жилийн судалгаанда ийм санаандгүй давтцлаар дамжуулан учирсан тоомшгүй хүмүүсийн бодит жишээг тэмдэглэсэн байдаг. Эдгээр бодит жишээнүүдийн дийлэнх нь насан туршийн хайраа олсон байдаг бол зарим нь амьдралын найзаа олсон эсвэл сүнслэг холбоогоороо хэн нэгэнтэй холбогдсон харилцаанууд байсан гин. Жишээлбэл өөр улс орнуудаар аялаж явахдаа олон ч удаа санаандгүй тааралцсан хоёр хүний энэ онцгой тохиолдлууд болон мэдрэмжүүдийг гүнзгий судлаад үзэхэд тэдний сэтгэлийн гүн холбоо нь эдгээр учрлуудыг бий болгож байсан бөгөөд санамсаргүй тохиол бус хувь тавилангийн учрал байх магадaltaйг судалгаагаараа гаргаж ирсэн байна. Ийм учрлууд бол орчлон ертөнцийн зүгээс биднийг сүнсний зам руу хөтөлж буйн дохио гин. Энэ нь бидний амьдралын зам мөр зөвхөн биднийхээр хязгаарлагддаггүй харин бусдынхтай гүн сүлэлдэн оршдог гэдгийг харуулах нууцлаг боловч утга төгөлдөр сануулга юм. Олон дахин давтагдсан учрлын утга учир нь зөвхөн олон давтагдахдаа бус харин тэдгээр нь бидний амьдралд өөрчлөлт авчрах утга учир бүхий харилцаа руу чиглүүлдэгт оршдог байна. Хоёр дахь дохио буюу дарамтгүй тайван мэдрэмж. Орчлон ертөнд чамайг жинхэнэ хайртай чинь ойртуулж байгааг илтгэх хоёр дахь шинж бол дарамт шахалтгүй тайван тухтай мэдрэмж юм. Энэ тайван байдал нь чи огт таамаглаагүй үедээ тэр хүнтэй уулзна гэдгийг илтгэж буй хэрэг юм. Хэрв чи гаднаас ирэх шахалт нийгмийн хүлээлтээс үл хамааран зөв хүн зөв цагтаа өөрөө ирнэ гэдэгт итгэж зүрх сэтгэлээрээ амгалан байж чаддаг бол орчлон ертөнцийн цаг хугацаатай уялдан алхаж буйн тод илрэл юм. Жинхэнэ хайр гэдэг бол яаруулах, хүчлэх зүйл биш аж. Долорес Канноны сүнсний аяллаа талаарх судалгаанд орчлонгийн цаг хугацааны зохицол туйлын чухал байр суурийг эзэлдэг. Түүний судалгаанд бүх сүнс өөрийн гэсэн зам өртөг бөгөөд гүнзгий холбоо бүхий учрлууд нь зөв цагтаа байглаараа бий болдог. Харин хүчилсэн эсвэл нийгмийн шахалтаар бий болсон харилцаа жинхэнэ биш байх магадлалтай гин. Чиний дотор орших энэ тайван байдал нь сүнсний чинь жам ёсны химнэлтэд нийцэж буй гэлтгэдэг. Жинхэнэ хайр, заяаны хань гэдэг зөвхөн та хоёр бие биесээ хүлээн авахд бэлэн болсон тэр агшинд л ирдэг байна. Ийм тайван хандлага нь өөрт олдож буй цаг хугацааг зөвөр ашиглаж өөрийгөө хөгжүүлэх, амьдралаа дээшлүүлэх боломжууд руу хөтөлж тэдгээр боломжууд чинь зөв цагт илүү зөв хүнтэй уулзруулж өгдөг байна.
орчлон ертөнц үргэлж нууцлаг, сонин аргаар ажилдаг. Хэрвээ бид хит их хүлээлтэд сул тавьж чадвал огт төсөөлөөгүй гайхамшигтай боломжууд бидэнд ирдэг. Хэрвээ чи хурдхан гэр бүл зохиох ёстой гэх дарамтыг мэдрэхгүй байгаа бол орчлон ертөнц өөрийн төгс цаг хугацаагаараа хайрын түүхийг чинь бүтээгээд явж буй гэлтгэн. 3 дахь дохио буюу өөрт чинь тохирохгүй хүмүүст татагдгаа болох явдал юм. Дийлэн хүмүүс өөрт нь тохирохгүй хүн рүүгээ татагдах гээд байдаг талтай. Харин жинхэнэ хайртайгаа уулзрахад ойрхон байгаагийн нэг илрэл бол эдгээр хүмүүст татагдах нь буурах явдал юм. Энэ нь зүгээр нэг сонирхол буурах бус харин таны хувь хүний өсөлт, сүнсний хөгжилтэй нэмэгдэж буйн илрэл юм. Бидний дотоод мөн чанар сүнсний төвшин хөгжихийн хэрээр альва харилцаанаас хүлээх хүлээлт үнэлэмжүүд өсдөг байна. Долорес Каноны өнгөрсөн амьдралын дурсамж ба сүнсний аяллалын судалгаа нь бидний сүнс тасралтгүй хувьсан хөгжиж байдгийг харуулдаг. Энэ сүнслэг замналын явцад бидний дотоод мэдрэмж, хайрын талаарх ойлголт улам нарийсаж, жинхэнэ холбоонд ямар чанарууд чухал вэ гэдгийг ухаарч эхэлдэг байна. Үүний үр дүнд сэтгэл зүрх маань аяанда сүнсний зам үрдэ нийцэхгүй, хий хоосон, зориггүй харилцаанаас холдож эхэлдэг гин. Энэ бол хүчлэл биш, харин сүнсний өөрөө танин мэдэх, ялган салгах чадварын илрэл юм. Өөрөөр хэлбэл бидний дотор хүн чиний сүнсний төвшөнд хүрэх, төлөвшөлт чинь нийцэх хүнтэй чамайг уулзруулахыг зорж буй хэрэг юм. Харилцаанд хандах энэхүү ялган таних чадвар нь зүгээр нэг сонголт хийх чадвар бус сүнслэг өсөлтийн тод илрэл юм. Каноны хэлснээр хөгжиж буй сүнс нь зүн совингоороо зөвхөн сэтгэл ханамжтай харилцаа төдийгүй сүнслэг байдлаар дэмжих харилцааг илэрхийлдэг гэжээ. Энэ нь гадна төрх эсвэл төр зургийн сэтгэл татам байдал татагдах зэрэг харилцаанд сонирхол буурах эсвэл сүнслэг өсөлтөнд чинь огт нөлөө үзүүлдэггүй, дэмждэггүй холбооноос өөрийн мэдээлгүй зайгаа авах байдлаар илэрдэг байна. Ийм нөхцөлд тохирохгүй харилцаанд сонирхолгүй болох мэдрэмж бол сөрөг зүйл биш, харин ч эерэг ухаалаг зүйл юм. Энэ тохиол бол дотоод ертөнцтэйгөө илүү гүнзгий холбоо тогтоох, сүнсний жинхэнэ зам өрөө ойлгохыг сануулж буй дуу хоолой юм. 4-р тохиол буюу давтамжтай давтцлууд. Сүнсний ертөнцийг судлахдаа Долорес Канон синхрончлол буюу утгатай давхцлыг онцлон тайлбарлаж, эдгээрийг орчлонгийн санаатайгаар бүтээсэн утга төгөлдөр давхцлууд хэмээн үзсэн байдаг. Эдгээр давхцлууд нь энгийн тохиолдол биш, харин тодорхой зорилготой гүн утга бүхий тохио бөгөөд ихэнхдээ орчлон чамтай харилцаж буй нэг хэлбэр байдаг ажээ. Жишээ нь ямар нэг тоо болон нэр эсвэл бэлэг тэмдэг чамд дахин харагдах эсвэл аль нэг газар, аль нэг хүний мэдээлэл байнга давтагдан гарч ирж болно. Эдгээр нь зүгээр нэг тохиолдол биш бөгөөд харин ч эсэргээрээ сүнсний замдах чухал утга учиртай зүйлд анхаарлаа хандуулахыг орчлон чамд сануулахыг хичээж буй тохио юм. Жишээлбэл чиний амьдралд чухал байр суурь эзлэх хүнтэй танилцсан газрынхаа нэрийг өмнө нь чи байнга сонсож хардаг байснаа гинэд анзаарах. Эсвэл онцгой сэтгэл хөдлөлгөөн мэдрэмжийг санагдуулах аялгауг байнга сонсож тэр дунд тухайн хүнтэй холбоотой чухал мөчүүдэд сонсогддог байж болно. Каноны хэлснээр ийм давтамжтай давхцлууд нь бидний сүнсний замтай уялдсан байдаг бөгөөд бидэнд зөв чиглэл, холбоо тогтоох учрлын талаар үл үзэгдэх тохиог өгдөг байна. 5 дахь тохио буюу анхны уулзалтаас төрөх гүн холбоо. 5 дахь тохио бол анх хараад л танил мэт мэдрэх мэдрэмж юм. Энэ нь гайхмаар сэтгэл дотн мэдрэмжээр илэрдэг. Яг л тухайн хүнийг хэдийн таньдаг байсан мэт мэдрэмж. Энэ мэдрэмж нь зүгээр л гадаад төрхөнд татагдах эсвэл үзэл бодол нийлхээс хамаагүй гүн мэдрэмж юм. Харах төдийдл доторчин ямар нэг зүйл сэргэж энэ хүнтэй ямар нэгэн холбоотой гих зүн совин төрдөг. Ийм танил мэт мэдрэмж бол орчлон ертөнцийн зүгээс сүнслэг төвшний гүн холбоо байгаа гэлтэгдэг чухал тохио юм. Каноны үзлээр хэрвээ чи хэн нэгэнтэй анхны уулзалтаараа л гүн гүнзгий тайлбарлахын аргагүй холбоог мэдэрч байвал энэ нь өнгөрсөн амьдралын дурсамж сэрж буй нэг хэлбэр байж болзошгүй гин. Түүний судалгаанд сүнснүүд олон амьдралаар дамжин аялдаг бөгөөд өмнөх амьдрал танил байсан сүнстэйгээ дахин уулзрах үед сэтгэл дулаахан танил тайван мэдрэмж төрдөг гэжээ. Жишээлбэл анх удаа уулзаж буй хоёр хүн яг л олон жилийн турш нэгнээ мэддэг мэт дотн мэдрэмжийг харилцан мэдэрдэг байна.
Тэд нэгнийхэн бодол, сэтгэл хөдлөл зэргийг маш амархан ойлгодог ба энэ бол зөвхөн сүнсний гүн холбооноос л төрдөг мэдрэмж юм. Кэноны судалгаанд эдгээр учирлуудыг зүгээр нэг давхцал биш, харин сүнсний аяллаа нарийн утга учиртай хэсгүүд хэмээн онцлсон байна. Эдгээр нь өнгөрсөн амьдралдаа гүн холбоотой байсан сүнснүүдийн дахин учрал юм. 6 дугаар дохой буюу дотоод амар амгалан. Орчлын ертөнд чамайг жинхэнэ холбоо руу чиглүүлж байгааг илтгэх 6 дугаар дохой бол дотоод тайвшралд хүрэх мэдрэмж юм. Кэноны хэлснээр дотоод амар амгалан нь зөвхөн хувийн сайн сайханд ач тустай байгаа зогсохгүй, зөв хүнтэй уулзрахын суур нөхцөл болдог гэсэн байна. Энэ утгаараа дотоод тайвшрал нь сэтгэл ханамж, сэтгэлийн тэнцвэр, өөрийгөө бүрэн ойлгосон мэдрэмж юм. Энэ нь чи өөрийн дотоод зөрчил, шархалсан мэдрэмж, эргэлзээгээ даван туулж, тэнцвэртэй байдал, өөрийгөө хүлээн зөвшөөрөх төвшөнд хүрсэн гэсэн тохиолж. Ийм төвшөнд хүрсэн хүний инээрэг, түүний цацруулж буй давтамж нь өөртөө нийжил төвшөнд хүрсэн сүнстэй нийцдэг байна. Энэхүү дотоод тайвшрал нь орчлон ертөнцийн зүгээс чамд хэлгээж буй чи бэлэн боллоо гэсэн тохио байж болно. Ийм төвшний харилцаа нь сэтгэл зүйн эмх замбраагүй асуудлаас ангид сүнснүүдэд тижээсэн эрүүл харилцаа байдаг. Кэноны хэлснээр дотоод тайвшрлыг нэмэгдүүлэх дадлууд нь хувь хүний хөгжил ба сүнслэг өсөлтийн гол түлхүүр болдог гэж үздэг байна. Жишээлбэл бясалгал бол дотоод амар амгалан бий болгох хүчрхэг арга юм. Энэ нь ухамсарын гүн рүү орж амар амгалан бус байгаагийн далд шалтгааныг олж эдгэх боломжийг олгодог гэжээ. 7 дугаар дохой буюу зүудэнд байнга үзэгдэх. Энэ дохой нь бидний зүудний нууцлаг, сэтгэл зүйн гүн гүнзгий ертөнц рүү хөтөлдөг. Заримдаа чи огт мэдэхгүй хүний талаар зүудэлдэг. Энэ нь чиний амьдралд утга учир бүхий хүнтэй учрахын өмнөх дохой байж болцошгүй гин. Түүний судалгаанд зүуд бол ухамсар болон сүнслэг ертөнцийг холбосон гүүр гэж үздэг. Бид хэн нэгнийг зүүдлэх үед орчлон ертөнц бидэнтэй харилцаж байж болох юм. Ийм зүүднүүд ихэвчлэн бэлэгдэл агуулсан эсвэл шууд утгатай байдаг бөгөөд ирээдүйн амьдралд чинь чухал нөлөө үзүүлэх хүмүүстэй холбоотой байх нь илбэг гин. Эдгээр зүүдийг урьдчилсан зүн совин эсвэл эрэх учрлын бэлтгэл хэмээн үзэж болно. Кэноны судалгаанд олон хүн бодит амьдрал дээр танихгүй хүнтэй уулзахаасаа өмнө тэр хүнийг зүүдэндээ маш тод дүрслэлтэйгээр харсан тухай өгүүлдэг. Жишээлбэл танихгүй мөртлөө содон дөрөхтэй хүнийг зүүдэлж тухайн зүүдэнд маш хүчтэй холбоог мэдэрсэн байдаг. Харин дараа нь бодит амьдрал дээр яг тэр дөрөхтэй хүнтэйгээ уулзах танил мэт мэдрэмж төрж зүүд бол тэр уулзалтын өмнөх бэлтгэл байсан мэт санагддаг. Ийм төрлийн зүүдийг орчлон ертөнцийн зүгээс чиний сүнсийг өөр нэг сүнстэй учруулах гэж буй дохой гэж хүлээн авч болох юм. Зарим энэ төрлийн зүүд нь харилцааны мөн чанар, тэр хүний чамд өгөх сургамж, сүнсний өсөлтийн талаар даалт ойлголт, мэдрэмж өгч болдог байна. 8 дугаар дохой буюу өнгөрснөө явуулах. Орчлон ертөнц чамайг жинхэнэ хайртайгаа уулзрахад бэлдэж буй гэлтгэх 8 дахь дохой бол өнгөрсөнтэйгөө эвлэрч доод ачаагаа сул тавих гэх хувь хүний чухал алхам юм. Энэ нь өөрт чинь хэрэггүй болсон бүх зүйлсийг хаж дотроосоо чөлөөлөгдөх тухай ойлголт юм. Үүнд үн цэнэгүй хуучин хайр дурлалын харилцаа, хор хөнөөлтэй зуршлууд, хортой гэр бүл, найз нөхдийн холбоо, дургүй ажил зэрэгч багтдаг байна. Долорес Кэнон сүнслэг хөгжлийн төлөө өнгөрсөн шарх саад бэрхшээлийг тавьж явуулах нь зайлшгүй чухал зүйл хэмээн олонтоо хэлсэн байдаг. Хэрвээ чи өнгөрсөн сөрөг зүйлс шийдэгдээгүй асуудлуудаа хүлэгдсэн хിവэр байвал ирээдүйн замчин бүтгэрч орчлонгийн гаргаж өгсөн зам мөрийг танихад хүндрэлтэй болдог гин. Эдгээр ачаанууд нь сүнсний чинь жинхэнэ зорилго, шинэ учрал болоод өөрчлөлтөөс хойш нь татдаг байна. Харин ийм зүйлсийг сул тавина гэдэг нь дотоод өөрчлөлтийн хүчтэй илрэл юм. Энэ нь зөвхөн эдгэрч байгааг бус бас сүнсний замтайгаа улам нийцэж байгааг илтгэнэ. Энэхүү чөлөөлөх үйл явцад чи өөрийн энергийг өөрчилж, жинхэнэ чам зориулагдсан зүйлсийг татах төвшөнд хүрдэг. Үүнд мэдээж жинхэнэ хайрч багтана. Гомдол тээлгүй, үс санаалгүйгээр өнгөрснөө тавьж явуулах нь хувь хүний өсөлт, дотоод төлөвшлийн хамгийн том илрэл юм. Энэ нь амьдралынхаа дараагийн шат руу ороход бэлэн болж буйг илтгэдэг байна. Энэ цэвэрлэгээний үйл явц нь ихэнхдээ жинхэнэ өөртөө чинь нийцэх, амьдралаа хамт дуулах хүнтэй уулзрахын өмнөх шат үе болдог гин. 9 дахь дохой буюу өмнөх танил.
Сүүлчийн дохио болох өмнөх танил нь өнгөрснөөс хэн нэгэнтэй дахин уулзрах сонирхолтой ойлголтыг тайлбарладаг. Энэ санаа нь Долорес Кеннаны Бурхны цаг хугацаа ба сүнсний гэрээ хэмээх сургаалтай гүн уялдаатай. Бидний амьдрал дээд түвшний төлөвлөгөөгөөр удирдуулдаг бөгөөд тохиолдсон бүхэн тэр дундаа дахин учрал бүхэн сүнсний аяллаа томоохон зоригтой байдаг гин. Энэ дохооны мөн чанар бол зөв хүн зөв цаг үед гих ойлголт юм. Өнгөрсөн танил байсан хүмүүс сүнсний хувьд бэлэн болсон үедээ нэгнийхээ амьдралд дахин гарч ирвэл гүнзгий утга төгөлдөр холбоо үүсэх боломжийг авчирдаг байна. Эдгээр хүмүүс нь өмнө нь ердөөл танил эсвэл найзууд бүр хуучин хосууд байсан хүмүүс ч байж болно. Гэхдээ тухайн цаг хугацаа сүнсний химнэлтэд нийцэх үед тэдний хоорондын харилцаа шин төвшөнд шилждэг байна. Кеннаны судалгаанд ийм дахин учрлын тухай олон жишээ байдгаас нэгийг нь дурдвал залуу насндаа хэсэгхэн зур уулзаж байсан хоёр хүмүүс олон жил өөрсдийн замналаар амьдралаа туулж сүнслэг өсөлт, хувь хүний хөгжлийн өөрчлөлт хийсний дараагаар дахин уулзалцсан бөгөөд энэ удаагийн тэдний уулзалт хүчтэй гүн гүнзгий холбоог үүсгэсэн байна. Тэдний анхны уулзалт орчлон ертөнцийн зүгээс нэгэн үрийг суулгасан мэт байсан бөгөөд тэр өөр нь зөв цагтаа зөв нөхцөл бүрэн боловсрч цэцгэлжээ. Өөр нэгэн жишээг дурдвал өөрөөр амьдралын туршид дахин учирч байсан хоёр хүн юм. Амьдрал бүрт харилцаа нь өөрөөр хөгжиж сүнслэг өсөлтийн дагуу гүнзгийрч байсан байна. Одоогийн амьдралдаа тэд дахин уулзах үед эртний танил мэт мэдрэмж хүчтэй холбоо мэдрэгдэж өмнөх амьдралынхан дурсамж үргэлжлэл байсныг нь ухааруулдаг. Эдгээр түүхүүд нь бүх зүйл өөрийн цаг хугацаатай. Зүгээр нэг санамсаргүй зүйлс биш. Орчлон ертөнцийн нарийн зохицуулалттай байдаг гэдгийг харуулж байгаа юм. Заримдаа орчлон ертөнц сүнсний гүн холбоог үүсгэхийн тулд бидний амьдрал хэн нэгнийг зөв цагт нь буцаан авчирдаг байна. Эдгээр 9 дохио бол зүгээр нэг давхцал бус. Харин бидний сүнсний замнал юм. Тэдгээр нь чамайг жинхэнэ хайр, сүнслэг зориг бүхий харилцаа руу удирдан чиглүүлж байдаг гэдгийг харуулж байгаа юм. Судлаач Долорес Кеннаны хэлснээр бид бүгдээрээ нарийн зохицол бүхий ертөнцөд бие биетэйгээ сүлжилтэн оршдог бөгөөд таны амьдрал тохиох зүйлсийг нарийн анзаарвал орчлон ертөнц бидэнтэй харилцаж таныг жинхэнэ хайр, сүнслэг хөгжил, гэгэрлийн зөв рүү тань чиглүүлж байдаг гэжээ. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчхон дээр дарж биднийг дэмжээрэй.